За хүний эрхийн комиссийн 24 дугаарх одоо хүний эрхийн илтгэл тайланг бол их хурлаар хэлцдэг улсад бол маш өгөөжтэй юм аа. Тэгээ өнөөдөр бас одоо олон улсын ажил хөдөлмөр эрхлэгчдийн одоо эрхийн өдөр үйлдвэрчний хэвлэлийн байгууллагуудаас ус гадаа жагсаал цуглаан хийж 10 зүйл шаардлагыг улсын хурал засгийн газарт бас ингэж өгсөн байна. За энэ нь бол одоо өнөөдрийн хүний эрхийн илтгэлтэй одоо холбоотойгоор холбож ярихад сонгуулийн үед амлсан амлалтууд маань бүгд байж байна энд. Цалин хөлс нэмэгдүүлэх, орон сууцныг одоо хангах, эдийн засгийн инфляцийг тогтворжуулах, за эрүүл мэндийн даатгал, банкны зээлийн хүүг хэмжлэн. Тэгэхээр энэ сонгуулийн үеэр одоо улс төрийн намуудын бүгд л амлалтанд нь орсон. За үүнд бол одоо улс төрийн намуудын мөрийн хөтөлбөртөө хандж байгаа байдал. За нөгөө талаараа бол одоо энэ сонгуулийн хуультай холбоотойгоор нэлээд олон саналууд бол бас тавьсан байна. Өнгөц харахад бол яг бас сонгох хэрэг гэж харж байгаа боловч юу руу төлөх зүйл рүү бас нөгөө талд нь өнцгөөс нь харахсан тохиолдолд илүү одоо мөнгө хөрөнгөтэй гэдэг юм уу? За илүү одоо олон танигдсан гэдэг юм уу? Иймэрхүү одоо сонгуулийн ганцаарчсан тоглолт хийх ийм боломж болцоороо бас одоо нөгөө тал өнцгөөс нь харуул бас шийдэж болшгүй тийм зүйлүүдийг бас дурдсан байна гэдгийг зүйлийг бол би бас онцолж хэлмээр байна. За хүний эрхийг хамгаалагчийг хамгаалах сэтгүүлч өмгөөлөгч хоёрыг бол бас тодорхой хөндсөн байна. Зөв асуудлаа. За хүний эрхийг хамгаалагчийг хамгаалах тухай хууль гэдэг одоо батлагдаад бас удаагүй байгаа. Яг энэ хүний эрхийг хамгаалах чиглэлээр ажиллаж байгаа хүмүүсийн эрх ашигтай холбоотой, ноцтой зөрчилтэй холбоотой, гүтгэж доромжлогдож байгаа эрсдэлтөртж байгаа асуудлаар бол одоо хүний эрхийн комисс маань нөгөө хянан шалах хороо маань эрүүдийн шүүх хороо маань хичнээн хэрэг одоо авч хэлцвэ. Тухайлбал одоо энэ улс төрийн намуудын одоо хамтарсан засгийн газраас хойш надад бас олон санал гомдол ирж байгаа. Үйлдвэрчний хэвлэлийн байгууллагын сонгуульт ажилтнууд ажилласаа халуулахгүй тулд олон хүний өргөдөл гомдлыг бариад эрх мэдэлтэй томилогдож очисон хүмүүстэй одоо маргаан зарах хийдэг. Зөрүүлээ тэр хүмүүсийг одоо элдв янзын дарамтанд өртүүлэх гэдэг юм уу? Ийм зүйлүүд бол бас гарсаар байна. Тэгэхээр энэ тал дээр одоо тэр хороо маань ямар зүйлүүд хилцсэн бэ гэдгийг нэгдүгээр асуумаар байна. За мөн залуучуудын асуудал дээр энэ хүүхдүүдийн ноцтой тоо харагдаж байна. Энэ 50% нь ямар нэгэн байдлаар хүүхдүүдээс санал асуухад 50% нь ямар нэгэн байдлаар сошиалор доромжлуулсан, гүтгүүлсэн ийм байдал хүчирхийлэлд автсан. За 5% нь бол бүр бэлгийн хүчирхийлэлд, сошиал бэлгийн хүчирхийлэлд өртсөн байна гэж. Тэгэхээр өнөөдөр хүүхэд болгон фэйсбүүкийн хаягтай. Уул нь бол одоо насан туршийн хүүхдүүд фэйсбүүкийн хаяг хийх нь бол одоо хуулиараа хориотой. Гэхдээ ямар нэгэн байдлаар хүүхдүүд одоо манай хүүхдүүд нь бүгд одоо нээлттэй байждаг. Тэгэхээр энийг бол одоо төвөр судалгаагаар ингээд гарч байгаа юм бол цаанаа бол нэлээд л том асуудал дагуулах юм байна л да. Томчууд бидэнтэй зэрэгцэж очиод 10-11-тэй 9-10-тай хүүхдүүд маань одоо ингээд фэйсбүүкээр явж байгаа олдон янзын хэрүүл, тэмцэл, бие биенээ доромжилсан, гүтгсэн нийгэм чи одоо нэг тийм үзэн ядсан ирээдүйн хойч үедээ үлгэр дуурайл одоо муу үлгэр дуурайл болох юм зүйл одоо бидний нүдэн дээр бол одоо фэйсбүүк нээхэд л харагдаж шít. Тэгээ энэ тал дээр бол тодорхой одоо хязгаарлах ийм одоо сошиалыг одоо хөхүүлэн дэмжсэн оролцсон зүйл дээр бол одоо энэ дээр бол их хурл тодорхой арга хэмжээ авах хэрэгтэй гэж бол миний хувьд бол харж байна. За дараагийнх нь сэтгүүлчийн редакцийн хараа тус байдал гэдэг дээр бас тодорхой тавьсан байна. Хэвлэл мэдээллийн олон нийтийн хамтын тийм хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг бол бас нэлээд дэмжих хэрэгтэй гэдэг дээр би бас санал нэг байна. Тухайлбал одоо Монголын одоо бас олон нийтийн гэж байгаа хэвлэл мэдээллийн хэрэгслүүд маань яг бүрэн үүргээ нэмэлт. За Эрдэнэ утгшунд нэмж 1 минут өгье. Нэмэлт одоо үүргээ одоо бас гүйцэтгэж чадж гэнэ үгүй өнөдөр хүртэл ингээд дүгнэлт тавьсан байна л да. Би энэтэй бол бас тодорхой хэмжээгээр санал нэг байна. Дараагийн нэг асуудал энэ сошиал хүчирхийлэл гэж байгаа. Ялангуяа ажлын байран дээр одоо хүмүүсийг шууд бичлэг хийгээд нийт тавьчихдаг, гүтгээд эмнэлэгт очиод нэг совилогчийг тавьчихдаг, хүн алчиж гин гээл ингээд тавьчихдаг. Тэр хүн баг өөрөө амиа хорлох тухай хүртэл одоо орлож үтсэн байгаа байхгүй юу? Үнэн худал мэдэгдэхгүй. Нэг багшийг одоо ингээд хүүхдийг гимтээсэн, зодсон барьсан гээл тавьчихдаг. Энэ нь өөрөө ажлаас халшрах хам шинж гэдэг өвчин рүү аягүй түлхэж байгаа. Тийм учраас бол энэ асуудал дээр бол одоо тодорхой хуулийн зохицуултыг тавихгүй бол ялангуяа үйлчлүүлж байгаа, ажил хөдөлмөр эрхэлж байгаа залуучуудыг ийм олон нийттэй харьцах ийм ажлаас одоо халшрах ийм юм руу нэлээд түлхэж байгаа юм. Энэ дээр бол одоо маш тодорхой үнэлт өгүүлэлт хийж бид нар хариуцлага нь бол сайжруулах хэрэгтэй гэдгийг бол хэлмээр байна.
За жигждийн Бачаргал гишүүн.